өдөр уулзалтанд идэвхтэй ирж байгаа баяр гэж та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Баярлалаа та бүхэнд. Өнөөдөр Монгол орны маань амьдрал, иргэдийн амьдрал, бидний ирээдүй ямар шүү байгааг бид бүгдээрээ мэдж байгаа. Энийг одоо арилгаад, энийг одоо амьдралыг сайжруулад, энэ улс орныг хөгжүүлээсэй гэж 4 жил болгон сонгуул хийсээр байгаад өнөөдөр бид нар 90 оноос хойш 28 жил болсон байна. Өнөөдөр бид нар ямар шүү байгаагаа бүгд мэдж байна. Өнөөдөр Монгол улс маань ч өрөнд орлоо, иргэд маань ч өрөнд орлоо, хөгшид маань ч өрөнд орлоо, ажил хийж байгаа иргэд маань ч өрөнд орсон байдалтай. Энэ талаар бид нар нэг нөгөө ярих гэж энэ уулзалтуудыг хийж байгаамаа. Тэгээ уулзалтаа бид нар бас арай шинэлгээр хийж байгаа. Яаж байгааг гэхээр иргэдийн төлөөллүүдийг тайзан дээр гаргаад тэд нар санал бодлоо хэлнэ. Мөн заалнаас иргэд микрофонд өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлнэ гэсэн. Миний сэтгэл зовж байгаа асуудал бол зөвхөн би ч биш. Бүхэл Монголын эхчүүдийн санаа зовж байгаа асуудал нь хүүхдийн мөнгийг ялгуурлан өгч байгаа асуудал байна. Өнөөдөр Монголын өрс маш олон болтугай гэсэн ерөөлийг бид хилдэг боловч яагаад хүүхдийн мөнгийг 20 жил болсон нэг хөрөгчтэй эвдэрсэн будаа агч агчтай хүн чи баян хүн чи хүүхдийн мөнгийг авахгүй гэж хэлж байгаа юм бэ? Хүүхдийг бид нар ялгуурлах ёсгүй. Эрхтэй байж тэр хүүхчин сурж боловсралж нэгэнд улсаас өгч байгаа тэр мөнгийг хувь хвшгийг авах хүртэх ёстой юм биш үү? Энэ асуудлыг танд бас хэлье гэсэн юм. Хадгаламж банкнд нээгдсэн 1 сарын дараа очиод хартал таны хадгаламжийн хүүгээс ашигын татвар авч байна гэд ашиг авч байна. Яагаад ийм байх ёстой юм бэ? Банкны бодлого өнөөдөр бид нар хадгаламж нээлэхийн тулд 1.3 хүүгээр хадгаламжаа тавьж байгаа бол дахиж зээл авахын тулд 2.5-аас 1.8 хүүгээр ингээд авж байна. Өнөөдөр Монгол улсад банкны зохицуулалтыг нэгэнтээ хийж цэгцлээд хүүгийн бодлогыг нь төлөвшүүлж ямар нэг шугамд оруулах ёстой юм болов уу гэсэн бодол төрж байна. Манай Монгол улсын их хурлд сонгогдсон гишүүд маань ард иргэдийн саналаар сонгогдсон учраас ард иргэдэд нөлөөтэй, ард иргэдийн амьдралд нөлөөтэй юм хийж чадаагүй байна. Ажиллаж чадахгүй байна засгийн газар. Одоо телевизээр гарахдаа хуралд суух цөөхөн байгаа. Тэн хагасан хуралд суухгүй. Тэгээд тэд нар бас сайлан авдаг юм уу? Сайлангаар хийдэмээ сайлан аваад суухын оронд тэр их хурлыг тараавал яасан бэ? Тэгэл одоо нэг групптгаар игэхэд ажлаас галагдахад ямар ч одоо тусламж олохгүй байна. Тусламж гарахгүй байна. Зарим нь удаа зөрчил гаргаад өвчтөй болж ямар ч ажил эрхэлж чадахгүй ч улс үүд байна. Жишээ нь 10 жил болсон ч улс үүд байна. Онцгой байдлаар байгуулагдсан цагаас эхлээд. Энэ удаа цэргийн байгууллага энэ цагдаа энэ онцгой байдал гээд газар үүд байна л да энэ хүчний байгууллагууд. Энэ дээр нийгмийн даатгал тогтоож өгмөр байна улсаас. Энэ удаа ард түмэд адил хамгийн хэсэг хүнд ажилд одоо энэ даатгал байхгүй гэдэг чинь нэг хэсэг зүйл болж байна. Энийг нэг анхаарах хэрэгтэй байна. Хоёрдугаарт энэ алслагдсан аймагуудад бүсийн нэмэгдэл гэж дээр өгдөг байсан. Энийг одоо хөдөлмөрчдөд бас өгөх талаар бодох хэрэгтэй байна. За дараа нь энэ бүргэлгээр насны гişиг гэдэг урамчлалын мөнгийг одоо 65-аас дээш насны хүмүүст олгож байна да улсаас. За энэ бас нэмэр болж байна амьдрал. Гэхдээ энэ одоо тэтгэврт гарсан бүхэнд өгөх хэрэгтэй байна гэсэн санал их гарч байна да. 55-60 нас хүрсэн улсуудад.